Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ нурууны булчиг хөгжүүлэх топ 6 дасгалыг зааж өгье. Өнөөдрийн бодогтойгоо хамт хайцгаагаарай. Нурууны булчиг хөгжүүлэх хамгийн үр дүндээ дасгалын нэг бол яалтчгүй хийдний буюу үндсэн таталтайгаар. Энэхүү дасгал нь өөрөө хүний биеийн үндсэн суур хүчийг нэмж өгдөг, мөн тестостерон даврын хэмжээг нэмэгдүүлдэг. Тэгэхээр манай бөхчүүд ялангуяа хийдэг те хөлийн үндсэн суус болон үндсэн таталтыг энэ дасгал хийж яхад бол биеийн бүх хүчин ажилдаг. Үндсэн таталтыг бол хүмүүс хэлдэг шүү дээ. Бүх дасгалын хаан гэж нэрлэдэг. Энэхүү дасгалаа бүгдээрээ эхлээд хөнгөн жингээр ахиулаад өөрийнхөө туссан жин дээр 12-оос 15 тоогоор 4 удаа гэх ёстой. Эхлээд бол заавал халах ёстой. Тэрнээс шууд одоо энэ дээр харагдаж байна те 40 кг дээр шууд 100 олгоод ч юм татах юм бол нуруу гэмтэх эрсдэлтэй байдаг. За тэгээд та бүхэнд бас хийж үзүүлээ. Эндээс барихтаа гарын байрлал. Яг энэ хоёр эндээс жигд барьна. Энэ болон руу барихгүй, энэ болон руу барихгүй тийм үү? Авлаа. Одоо нуруу бүхтэр авахгүй. Бэлдэж өглөө. Ойртууллаа. Толгой дэш харлаа. Хоба. Эндээс. Нэг. Амсгаа авлаа. Хой. Боро. Дөр. Та. Зурга. Тото. Не. Юс. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. За дасгал дуслаа. Бие суллахгүйгээр түтсэн ивэрээ. Тавилаа. Одоо бие суулж болох гэсэн үг. Ингээд халааж жагаад сайн халаасны дараа жингээ нэмэгдүүлээд 4 удаа давтуулна. За хамт байцгаарай. Миний гарт энэ төгжээ байна. Тэгэхээр үндсэн ганц одоо үндсэн шахал, үндсэн татал, үндсэн суулттай ер нь бол энэ төгжийг баг хийх шаардлага байхгүй. Хэрвээ хүн тэгээд тухайн жиндээ дарагдах, тухайн жингээ алдахад ганц төгжээд болохоор мултрахгүй эдгээр ингээд суултрахгүй. Тийм учраас энийг бол хөнгөн жингээр хийж байгаа. Тэгээд тэнцвэрээ алдаад байдаг те. Таталтаа буруу татаад байдаг тийм хүмүүс хэрэглэнэ. Тэрнээс нэгэн хүнд жиндээ орцсон нэгэн ахаа төвчний хүмүүс бол энийг ажиллах ямар шаардлагагүй. Дараагийнх бүсийг бол ихэнх хүмүүс ер нь хэрэглүүл зүгээр. Нуруугаа гоё төгжиж чадахгүй алдаад байдаг те. Бэрчгэмт хүмүүс бол ялангуяа нуруунд өгж байгаа ачааллыг нурууны булчиг ер нь чанга барьж өгж байгаа хүн өөрөө төгж чадахгүй тэрийг дэмжлэг маягаар ашиглаж байна. Тэгэхээр нурууны бүсээ зүгээд тэгээ нурууны бүс бол яг тийм паверын тамирчид тийм зузаан байх шаардлагагүй. Аль өөртөө нэмэгхэн өөрчлөлтийг төвгүй хэмжээнд байх хэрэгтэй. Тэгээ жингийн хувьд бол би одоо 80 кг-аар орох чинь ер нь хүн игдэн штэ тий. Өөрийнхөө жингээр цээ шахдаг, өөрийнхөө жингээр суулт хийдэг, өөрийнхөө жингээр үндсэн таталт хийдэг байхад 100% тайлбарт гэсэн үг. Одоо энийг бол би миний жин чинь 82 3 байгаа. Тэгээ 80 бол над баг хангалттай өөрийн жигээр хийж гэсэн үг. Хүү. Ой болгоомжтой яг гой сайхан аавна төвлөрж байгаа. Оба. Нэг.
хоёр. Гурав. Дөрөв. тав. зурга. дасаа. дай. хүс. ара. уба. 12 тоогоор 4-д орчих. Нурууны булчингаа өв тэгш хөгжүүлэх дараагийн засал бол мэдээж гантилтай үндсэн татал байгаа. Энэхүү татлыг хийхдээ анхаарах ганц хоёр тэлгүүд байгаа. Ер нь бол нуруугаа хотоож өглөө тий төгжлээ. Хөлөө битгий юм хоошоо биш. Ер нь айлд хурагшаага тулж өглөө. Гараа эндээс татахтаа ингэж татахгүй. Тохоо хавчигтна. Одоо ийм байлаа гэхэд хавчигч юм гэсэн. Тохоо татахтаа гараа доошлуулаа гүйцэд. 1 амсгаагаа авлаа. 2 энэ үед далаа авчих хэрэгтэй гэсэн. За хийж харуулъя. Оба авлаа. Эндээс 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 ууслаа нөгөө талдаа муу адил авлаа хөлөөгөө байрлуулсан. Хөлөө ингэж мэж байрлуулах шаардлагагүй. Байрлуулсан эндээс 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 ингээд дуусна. Бүгдээрээ тэгээд яг энэ нурууны хамгийн чухал дасгал үндсэн таталт гантилтай үндсэн шахалтыг хийхгүйгээр нуруу хөгжих бол ямар ч боломжгүй. Энэ булчин бид нэр хийж иж нурууны том булчиндуудад микротер буюу жижиг хэмжээний гэмтлүүдийг учруулах хэрэгтэй. Тэгжиж тэр булчин цаашдаа илүү шинээр ургах, шинэ одоо хүчтэй булчин бий болох нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж бүгдээр булчмаас нэмгийг анхаарах хэрэгтэй. Мөн дан гац тасалдахгүйгээр хооллолт болон нойр хамгийн чухал. Тэр бүгдийг та бүхэн зохицуулаарай. Нурууны булчиг чинь бол хөгжүүлэх нурууны булчид чинь микротер буюу гэмтлийг хэр сайн өгөх гэдгийг би заах болно. Блогтойгоо хамт байцгаагаа. Нурууны булчигаа өвдөг шөгжүүлэх дараагийн дасгал. Үүнийг арлаа болон урдаа татчихволно. За та бүхэнд харуулъя. Тэгнэ. Авлаа. 1 2 3 4 5 1 2 3 4 5 За энэ 15 чид мөн урлаа хийж болно. 1 2 3 4 5 6 7 9 10 Хэрэг та бүхэн анзаарч байгаа бол цээжний дасгал хийхэд дандаа биеэсээ түлхэж байгаа тийм үү? Түлхэж байгаа тохиолдолд гарын 3 дугаар булчин ажиллаж байна. Харин цээжний маргааш буюу нуруу ихэд бол дандаа өөрлөгөө биеийг татж байгаа. Сая жишээ нь нурууны үндэс татлыг биелүү татлаа. Гантил ардаа татлаа. Турник руу би өөрөө ойртох чиглэлээ.
Энэ таслыг хүртэл дээрээс өөрлөж татчих байгаа. Энэ тохиолдолд гарын 2 доод булчин ажилдаг. За 2 доод булчин ажилдаг. Тийм учраас нурууны дасгалтай өдрөө болж өгвөл 2 доод булчингийн таслыг нэг сонгоод хийвэл илүү гоё байдаг. Хэрвээ 2 доод булчигаа хөгжүүлэх гэж байгаа. Одоо массыг томруулах гэж байгаа бол яг хөнгөн жингээр 2 дахь булчингийн дасгал хийгээс илүүтэйгээр яг нурууны үндсэн дасгалуудыг хийх юм бол 2 дахь булчинд илүү ачаад өгдөг, илүү бэлтгэлийг өгдөг, илүү стрессийг өгдөг. Тэгэхээр бидний алддаг хамгийн том мал болохоор гараа томруулах чинь гээд булчимаас аваагүй гэж гар нүдээд идэх маш олон тоогоор. Инхээр эсгээрээ тэр булчин холигтой ачаад явж чадахгүй хөгжлийн үед маш удаан явагддаг. Тийм учраас миний хувьд бол тэмцээний бус үе баг 2 дахь булчин болон 3 дахь булчингийн дасгалыг ерөөсөө хийдгүү. Дандаа цээж хийж яхад миний хангалттай ажил авчдаг. Яг тэгэхээр би 3 дахь булчингийн дасгалыг хамгийн дээд нь 30 кг-аар хийх баг. Харин цээжээс хатыг би 100-120-оор шахаж чадна. Нурууны шахад хатыг ч би 120-150 кг татж чадна. 2 дахь булчингийн дасгалыг бол нэг 20-30 кг максимум хийх баг. Тийм учраас та бүхэн сонголтоо зөвгөөрэй. Дахиад орцгоё. Гарны барьцыг ингэж барихаас илүүтэйгээр ингэж бариулаас илүү гоё ордог. Та бүхэн туршаад үзээрэй. 1 2 3 4 мөн та бүхэнд загч хэлэхэд дасгалыг хамгийн гол нь зөв техникээр хийх. Нэгдүгээр хамгийн чухал. Хоёрдугаар төвлөрөх. Өөрийгөө мэдрэнэ гэсэн тухайн булчингаа. Эхний анхлын хичээлж байгаа хүмүүс бол эхний 2-3 сар бол яг аль булчин ажиллаад байгааг мэдэрдэггүй. Явандаа тэгээд дасгалтаа дасаад техникээ зөв хийгээд ирэхэд яг миний энэ булчин ажиллаж байгаа мэн гэдэг одоо мэдрэмжтэй болчихдог. За тэгэхээр энэ бүгдээр маш сайн анхаараарай. Жим бол ерөөсөө тийм сонирм биш. Энийг ийшээ тулгаж хийх. Эсвэл энэ хөнгөн килограмм нарыг ямар ч хамаагүй. Эхлээд бид зөв техник хамгийн чухал шүү. Энийг та бүхэн маш сайн ойлгоорой. Миний санд болгож нурууны булчинг өвдөг хөгжүүлэх дараагийн тусал. Энэ төхөөрөмж ер нь ихэнх жим байдаг. Үүний бүгдээр 15 дугаар бас 4 тай. 1 2 3 анзаарч бол 2 дугаараа давхар орж байгаа 4 5 6 7 8 Yes. Ара. Дэк. Hayır. Doğru. Doğru. Ta. Энэ дасгалыг мөн нэг гараар ээж болдог. Одоо эндээс 1 2 яг нөгөө нэг гантилтай үндсэн таталтай адилхан байгаа зү тий. 5 6 7 8 10 10 1 2 3 4 5 6 7 8 10 дөрөвдөө ороод үүний дараа ганцхан дасгал үлдсэн байгаа. Блоктойгоо хамт байцгаагаарай.
Баямх миний зүгээс санал болгож нуруу өвтгч хөгжүүлэх хамгийн сүүлийн дасгал. Энийг мөн 15 тоогоор 4 удаа хийн. Хийж байгаа одоо анхаарах зүйл энэ дээшээ биш. Энийг айлуулахгүй доошоо нэг нурууг авчлаа. Хоба 2 Гүст явууллаа. 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 Аба. Ийхүү өнөөдрийн блог энэ хүрээд өндөрлж байна. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ надад өгөх зөвлөгөө, шүүмж байгаа бол энэхүү блогийн доор сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн блогоор уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.